Сайн бацхан уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр би та нартай дуулах, хэлж ярих зөндөө олон гайхалтай мэдээтэй байгаа. Ялангуяа энэ сүүлийн хэдэн 7 хоног би яг өөрийнхөө энэ далд бодол, итгэл үнэмшил дээрээ ажилласнаас хойш зөндөө олон гайхалтай зүйлийг амьдралдаа манифест хийж байгаа учраас энэ талаараа ч гэсэн та нартайгаа үнэхээр хуваалцмаар санагдлаа. Тэгээд би өмнө нь айгүй гайхдаг байсан байхгүй юу? Би хүссэн зүйлээ манифест хийж чаддаг. За жишээлбэл би та нарт манифест хийсэн зүйлсээс хуваалцъя. Мэдээж таны үзэж байгаа маш олон эмэгтэй хүмүүст хүрсэн YouTube суваг бас 3 сая үзэлтийг авсан байлээ. Тэгээд дээрэс нь миний одоогийн байгаа хүсэж байсан карьер маань, миний хүсэж байсан би эмэгтэй хүмүүстэй ажиллахыг хүсдэг байсан. Бас өөрийнхөө дуу хоолойг ч гэсэн эмэгтэй хүмүүст хүрэхийг хүсдэг байсан гэд энэ бүх зүйлсийг би өөртөө манифест хийж чадсан. Тэгээд зарим нэг зүйлийг би амьдралдаа маш хурдан манифест хийж чадахгүй байсан. Яагаад вэ гэвэл энэ нь миний далд тэр итгэл үнэмшил, далд бодол маа надад юу гэж хэлж байсан бэ гэхээр ямар нэгэн зүйлийг чи манифест хийхийн тулд чи түүнийхээ төлөө маш их зүтгэх хэрэгтэй, хичээх хэрэгтэй, цаг хугацаа шаардлагатай гэсэн тэр далд бодол намайг хоошин татаж байсан бэлээ. Бас та нарт квант үсрэлт гэж зөндөө олон сонсож байсан бах. Одоо байгаа таны амьдрал, таны хүсэж байгаа амьдрал руу одоо тэр энергийн үсрэлтийг хийх гэсэн үг. Logically та өөрийнхөө хүссэн амьдрал руу маш удаанаар тэмүүлж болно тийм үү? Магадгүй би өөртөө 10 жил өгчээ, 10 жилийн дараа би яг тийм амьдралтай байна гэд магадгүй та хүсчээж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд гэх юм бол миний хувьд тэр амьдралыг одоо гяс өөртөө авахыг хүсэж байгаа. Энэ хурдан шилжилтийг яаж хийж болдог вэ гэдэг талаар би бүр яг арга барилын олцсон юм шиг санагдсан. За үүний тулд эхлээд бүгдээрээ ертөнцийн хуулийн талаар суралцъя. Би энэ хорвоо ертөнцийн байгаа бүх зүйл атомоос бүрддэг бөгөөд атом нь бүх зүйлийн үндэс гэдгийг та мэднэ. Гэхдээ атомын хууль нь юу гэж та өөрийгөө атом гэд бодчих. Энэ хажууд байгаа жижигхэн бүндгэр зүйлсүүдийг бид нар электрон гэж дууддаг. Та өөрийгөө атом гэж бодоод эдгээр жижигхэн электронуудыг өөрийнхөө бодол эсвэл хүсэж байгаа зүйлийг гэд бодчих. Энэ электроны хууль нь юу вэ гэх юм бол хизээж эдэн жижигхэн электронууд аажмаар хөдөлдөггүй бөгөөд байнга ингээд нэг газраас нөгөө газар руу шилжиж үсэрч хөдөлдөг. Энийг бид нар квант үсрэлт, quantum jump гэж шинжлэх ухаанаар нэрлэдэг. Электрон нь зүгээр нэг үсрэлтийг хийдэггүй. Эрчим хүч, энергийг авмагцаа тэр үсрэлтийг хийдэг. Бидний хувьд энэ эрчим хүч, энерги нь юу гэж? Бидний бодол, анхаарал. За жишээлбэл таны хүсэж байгаа амьдрал, таны хүсэж байгаа бүх зүйл чинь аль хэдийн оршиж байгаа бөгөөд та өөрийнхөө анхаарал, энерги, давтамжаа яг тэр газар руу аваачих хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ таны итгэл үнэмшил чинь би өөрийнхөө хүссэн амьдрал руу 30-40 жил үхтлээ шаргуу ажиллаж ээж очно гэж бодож байх юм бол та яг энэ амьдралыг өөрийнхөө бодол санаагаараа өөрлөгөө татаж бий болгож байна гэсэн үг. Тийм учраас та 30-40 жилийн дараа л тэр амьдралаа бүтээнэ. Гэхдээ эсэргээрээ би хүссэн амьдрал руугаа энерги өөрчилснөөрөө энэ квант үсрэлтийг хийж болно гэд итгэх юм бол өөрийнхөө энергийн давтамжийг өөрчилснөөрөө тийшээ маш хурдан үсрэлтийг хийж болно. Энэ нь зүгээр л таны итгэл үнэмшил. Тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэх юм бол хэрвээ та энэ үсрэлтийг хийхийг хүсэж байх юм бол мэдээж яг хаашаа үсрэхээ мэдэх хэрэгтэй. Миний мөрөөдлийн амьдрал, миний хүсэл зорилго яг тэр амьдрал гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй л та хаашаач үсэрчиж магадгүй. Түүнээс гадна тэр амьдралын энергийн давтамжтай өөрийнхөө давтамжийг нийлүүлэхийн тулд таны энэ бодол, санаа, үйлдэл чинь тэр давтамжтай бас зэрэгцэх хэрэгтэй. Биднийг энэ квантум энергийн үсрэлтийг хийхэд юу хоошин татдаг гэж? Энэ нь өөртөө итгэлгүй байх байдал. Өөрийнхөө чадварт итгэлгүй байх ч юм уу, өөртөө итгэлгүй байх ч юм уу, эсвэл би тэр амьдралыг хүртэх эрхтэй болов гэд өөртөө эргэлзэх ч юм уу энэ байдал нь бидний ингэж хурдан үсрэлт хийхийг хязгаарлаж байдаг. Эсвэл магадгүй таны итгэл үнэмшил харж
одоо сонссон зүйлч байж болно. Миний хувьд ч гэсэн би энэ өөрийнхөө намайг хязгаарлаж байсан далд бодлууд дээр ажиллаад явж байгаа. Миний хувьд хамгийн том зүйл юу байсан бэ гэхээр би багаасаа өөртөө итгэлгүй байсан. Би одоо хүртэлтэй өөрийнхөө тэр одоо чадварт айгүй их эргэлздэг юм шиг байгаа зарим үед тэгээд энэ байдал нь намайг айгүй их хоош татдаг байсан. Жишээлбэл би хүмүүст ингээд хоол зүйн зөвлөгөө өгөөд сургалт явуулдаг. Тэгээд зөндөө олон гайхалтай үр дүнгуудыг авч байгаа. Тэгээд би зөндөө олон жил энэ талаараа англи хэл дээр ном бичгийг хүсэж байсан байхгүй юу. Гэхдээ би чадах болов, ингэх болов, хүмүүс унших болов гэсэн бодол маань үргэлж намайг хоошин татчихсэн. Тэгээ би угаасаа ийм өөртөө итгэлгүй, ингэх болов, яах болов, тэгэх болов гэсэн бодолтой байх юм бол угаасаа би тэр зүйлийг хийхийг ч хүсэхгүй. Гэхдээ сүүлийн үед юу гэж би аль хэдийн номоо бичсэн, одоо яаж хэвлэх үү, яаж гаргах уу гэдэг дээрээ ажиллаж байгаа. Яагаад би энэ зүйлийг ийм хурдан бараг сүүлийн хэдхэн сарын дотор хийчихвэ гэх юм бол би өөрийнхөө яг энэ даалд бодол, итгэл, үнэмшил дээрээ ажилласан учраас. Би яаж өөр дээрээ ажилласан бэ гэх юм бол би үн цэнтэй зүйлийг хүмүүст хуваалцаж байгаа. Миний номыг зөндөө олон хүмүүс уншина. Миний ном зөндөө олон хүмүүст туслана гэсэн энэ итгэл, үнэмшил надад 100% байгаа учраас би тэр номыг бичээд гаргаж байгаа. Үүнээс харах юм бол бүр манифесташны хамгийн том нууц нь зүгээр л тэр. Та яг тэр зүйлийг авцсан гэж бодоод, танд ирсэн гэж бодоод, эсвэл ирнэ гэж бодоод үйлдэлээрээ тэр энергийг өөрөөсөө цацруулах. Тэгээд би та нарт зөндөө олон хэлжсэн штэ. As if буюу хэрвээ таны тэр мөрөөдөл бүх зүйл чинь биелсэн байсан бол та ямар үйлдэл гаргах вэ? Яах вэ? Ингэх вэ гэсэн яг тийм үйлдэлийг биеэсээ гаргаарай гэжсэн. Гэтэ юугээч би өнөөдөр энэ зүйлээ өөрчлөхөөр шийдсэн заяа. Мэдээж энэ арга барил үр дүнтэй. Гэхдээ энээс илүү үр дүнтэй арга барил нь юугээч та ямар нэгэн хүн болохыг хүсэж байх юм бол зүгээр л та өөрийгөө яг тэр хүн гэж бод. Яг тэр энергээр бүх зүйлийг үйлд. Өмнө нь би юу гэж хэлдэг байсан бэ гэхээр яг тэр хүн болцсон юм шиг, тэгсэн юм шиг гэж хэлдэг байсан бол одоо үгүй, та аль хэдийн тэр хүн өөрийнхөө чадварт итэг. Яагаад гэвэл ихэнх үедээ та ямар нэгэн хүн болохыг хүсэж байх юм бол тэр зүйл аль хэдийнэ таны дотор байгаа гэсэн үг. Та зүгээр л тэр өөрийнхөө чадвар, өөрийгөө тэнд хүрч чадна гэдэгтээ бүрэн итгэж чадахгүй байгаа. Гэхдээ та яг тэр зүйлдээ бүр бат итгэж чадаад бүх зүйлийг игнорлоод тэр энергээр бүх зүйлд хандах юм бол бүр хорвоо ертөнц энерги бүр яг таны тэр бодсон шиг, хүссэн шиг хариу үйлдэлийг таны амьдралд авчирч өгдөг. Тэгээд би бас яг энэ арга барилыг ашиглаж эхэлсэн бүх зүйл дээр тэгсэн чинь бүх зүйл миний бодож байснаас илүү бүр ингээд маш хурдан татагдаад надад хүрээд ирсэн. Тэгээд таны хувьд ч гэсэн яг адилхан байх болно. Тэгээд би тань үнэхээр хэлмээрэн manifestation үнэхээр ажилдаг. Гэхдээ юугэж маш хурдан ажиллаж бас болдог. Энэ нь таны яг энерги гаргаж байгаа үйлдэлээс л хамаарна. Тэгвэл та маш олон жил YouTube хийхийг хүсэж байсан байж магадгүй. Тэгвэл яг зүгээр тэр ютубер хүний энергээр бүх зүйлд ханд. Яг одоо камера асаагаад тэр мундаг үзэгчтэй ютубер яаж ярих вэ? Яг тэгж яар. Тэр ютубер хэдэн цаг бичлэгээ эдитлэх бол яг тэгж эдитл. Магадгүй та маш их гоё мөнгөтэй болохыг хүсэж байж магадгүй, бизнестэй болохыг хүсэж байж магадгүй. Тэр хүн ямар өөртөө итгэлтэй алхах бол, яаж хүмүүст хандах бол, ямар ч стрессгүй бүх зүйлд ямар аз жаргалтай хандах болоо. Яг тэр энергээр бүх зүйлийг хийгээд үлдээд үзээрэй. Таны өөртөө итгэлгүй байдал, таны даалт бодол чинь үргэлж таныг залхуу нэгэн болгодог, ямар нэгэн зүйлийг үргэлж хойшин тавиулдаг. Жишээлбэл би энэ бичлэгийг хийхийн өмнө өөртөөгөө ямар их тэмцсэн гэж бодож байна. Энэ батгнаас болоод өчигдөр энэ бичлэгийг хийх ёстой байсан, гэхдээ хийгээгүй. Яагаад гэвэл би батхтай камерны урд гармааргүй байсан. Өнөөдөр ч гэсэн би энэ бичлэгийг бүр үнэхээр хийхийг хүсээгүй. Нэг юм наачаалтай камерны урд юусоо гармааргүй байна, ингэмээргүй байна, тэгмээргүй байна, зөндөө олон шалтгаан. Гэхдээ
би дотроо юу гэж бодсон бэ гэхээр энэ нь миний даалд хязгаарлагдмал бодол дахиад намайг хязгаарлахыг хичээж байна. Би энд ялан дийлэгдэж болохгүй. Би үүнийг даван туулах хэрэгтэй гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа. Би номоо бичиж байгаа ч гэсэн яг адилхан надад бүр зөндөө олон тийм бодлоод орж ирж байгаа хгүй юу, шалтгууд гэх юм уу. Би бичмээргүй байна, би өсөөд байна, би ядраад байна, би ингэмээр байна, тэгмээр байна гэл. Энэ нь юу вэ гэхээр миний өмнөх тэр итгэл үнэмшил далд бодол намайг амжилтанд хүрэхээс зогсоохыг хичээж байгаа. Чи чадах уу гэдэг ч юм уу, чиний номыг яг хүн унших уу гээл. Энэ нөгөө өөртөө итгэлгүй тэр доторх хязгаарлагдмал бодол чинь чамайг зогсоохыг хичээгээд байгааз. Гэхдээ би өөртөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр үгүй, чи зөндөө олон жилд намайг хязгаарласан. Зөндөө олон жил намайг өөртөө итгэлгүй нэгэн байлгасан. Одооноос эхлээд энэ дуу хоолой, энэ түүх миний түүх биш. Би шинэ амьдралын түүхээ өөрөө бичнэ гэж өөртөө итгүүлж байгаа. Ер нь бол энэ manifestation, итгэл үнэмшил, далд бодлын талаар ингээд яриад байх юм бол үнэхээр дуусахгүй гайхалтай сэдв. Тэгээ амьдрал дээр бид нар зөндөө олон зүйлийг өөрөөсөө хязгаарладаг. Магадгүй мөнгөний тал дээр, хайр дурлалын тал дээр гээд энэ талаар өнөөдөр нэг ярьсангүй. Гэхдээ бас зөндөө олон гоё арга барилууд байдаг. Өөрийгөө ингээд нөгөө ховсдолд оруулж байгаад би яг энэ бодлыг хаанаас олж авсан байна, ямар бодол маань намайг хязгаарлаад байна гэд тэрийгэ олоод түүн дээрээ ажиллаж болдог. Ч гэсэн би энэ талаар маш гүн суралцаад л явж байгаа. Зөндөө олон зүйлийг өөрчлөөд бас нээгээд явж байгаа. Тэгээд би бас энэ талаараа өөрийнхөө сургалтын хүмүүстэйгээ аявих хуваалцъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ нь зөндөө олон бичих ч юм уу хийх дасгалууд байгаа учраас. Тэгээд хэрвээ та сонирхож байх юм бол бас 6 сарын сургалт маань явагдаж байгаа. Энэ сургалт маань болохоор хоолцын сургалт. Анхандаа би хүмүүст жингээ хасч байгаа хүмүүст тусалж энэ сургалтаа явуулдаг. Бас зөв хооллож, эрүүл маасаа нэмхийг хүсэж байгаа хүмүүст тэгээд сэтгэлгээний талаар ч гэсэн ороод явдаг. Гэхдээ ингээд хүмүүст сургалтаа оруулаад явах тусам ингээд зөндөө олон сэдвүүдийг нэммээр санагдаж байгаа учраас энэ талаараа ч гэсэн ер нь manifestation талаар ч гэсэн их оруулаад цугтаа дасгалаа хийгээд явбал бас илүү сонирхолтой, үр дүнтэй байх гэж бас бодож байгаа. Тэгээ хэрвээ та сонирхож байх юм бол бас 6 сарын сургалтанд заавал суугаарай. Тэгээ 7 сард ч гэсэн энэ сургалт маань явагдаж магадгүй. Тэгээ сүүлийн үед би бас номон дээр ажиллаад айгүй завгүй байгаа. Тэгээд ном маань бас ирээдүйд Монголд хэвлэгдэх байх. Гэхдээ эхний удаад Америкт хэвлэгдэж байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэгийг хийхэд бүр үнэхээр сонирхолтой байлаа. Та бүхнийг ямар нэгэн зүйл заавал суралцсан гэж бодож байна. Тэгээд эдгээр зүйлс нь миний амьдралыг үнэхээр өөрчилж байгаа учраас таны амьдралыг ч гэсэн өөрчлөөсэй гэж би бүр үнэн сэтгэлээсээ хүсэж байна. За тэгээд бүгдээрээ удахгүй сургалтын дээр надтай хамт уулзаад өөрийнхөө хамгийн гоё төвс хувилбарыг бүтээгээд амьдрал дээр хүссэн бүх зүйлээ хамтдаа татцгаая. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай. Хей манайхан, за хэрвээ та жингээ хасъя, гоё галбирцсан биетэй болъё, эрүүл хооллож суръя, за мөн гоё апстай болъё гэж бодож байх юм бол энэ бичлэг рүү анхаарлаа хандуулаарай. За хэрвээ та хэвлийн хөгжилтөө хасъя гэж бодож байх юм бол эрүүл зөв хооллолт хамгийн чухал. Түүнээс гадна яг таны биед тохирсон, таны хэмжээнд тохирсон тийм хооллолт байх хэрэгтэйгээс гадна та биеэ зөөлөн детокс хийх хэрэгтэй. Тэгээ түүнээс гадна хоёрдугаарт мэдээж дасгал хөдөлгөөн. Тэгээ хэрвээ та намайг мэдэх бол би хоол зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хүмүүс дасгалжуулдаг. Тэгээ миний арга барил юу вэ гэх юм бол би эхлээд heat training буюу өөх хасалтын тийм дасгалыг хийлгээд дээрэс нь бага зэрэг жин нэмээд галбиржуулалт руу чиглүүлдэг байгаа. Тэгээд яг энэ арга барилаар миний үйлчлүүлэгч зөндөө олон гайхалтай үр дүнгуудыг гаргаж байгаа учраас энэ удаагийн 5 сарын сургалтанда би дасгалжуулалтаа нэмхээр болсон. Тийм учраас хэрвээ та яг бүрэн бүтэн хоол зүй мэдлэгийг аваад дээрэс нь нэг хамт олныг байгуулад дасгал хөдөлгөөн хийгээд өөрийгөө бүтээе гэж бодож байх юм бол 5 сарын сургалтанд бидэнтэй нэгдээд өөрийнхөө хамгийн төгс хувилбарыг бүтээгээрэй.